Дараагийн нэг ярих сэдв маань хиймэл дагуулын тухай бүгдээр ярилцъя. За хиймэл дагуул гэж юу вэ? Дэлхийн дагуул нь юу вэ гэвэл сар. Энэ бол байгалийнхын өөрийнх нь дагуул. За хиймэл дагуул гэдэг нь хүн төрөлхтөн өөрсдөө үйлдвэрлээд одоо 1957 онд анх дэш нисгэж зөвлөлт холбоот улсын тэр дагуулаас үүдэлтэй өнөөдөр мянган хиймэл дагуул сансарт байна. Хамгийн одоо тод жишээ гэх юм бол Starlink байна. Хиймэл дагуул гэдэг энэ idea буюу тэр санаа маань хаанаас гаралтай вэ гэхээр энэс гаралтай. Дэлхийд дээр байгаа нэг юм уулан дээрээс чулууг шидэв бүгдээ. Тодорхой хурдаар шийтгэхэд тодорхой зайд тусна. Илүү их хурдан болгоход илүү хол зайд тусна. Ингээд хурдан болгоох юм бол хол зайд тусаж явсаар байгаа сүүлдээ өнөөх хол зай маань хурдны тодорхой утхан дээр тойрог замаар хөдлөөд буцаж ирнэ гэдгийг анх Ньютон энэ санаа гаргаж ирсэн байна. Дараа нь хүн төрөлхтөн тэр санааг аваад хиймэл дагуулыг анх 1957 онд амжилттайгаар дэлхийн дагуул болгосон байна. Дэлхийн дагуул болгоход тухайн хиймэл дагуул маань тойрог замаар дэлхийг тойроод хөдлөнө. Энэ тойрог замыг орбит гэж ярьдаг. За энэ хиймэл дагуул M-master гэдэг бүгдээрээ бодчихъя. Энэ M-master хиймэл дагуул маань тодорхой хурдтай байж энэ орбит зам дээр тогтож чадна. Энэ хурднаас ихсэх эсвэл энэ хурднаас даа ялангуяа багасах юм бол буцаад дэлхий дээр унаад ирнэ. Энэ хурдыг хэрхэн яаж тооцоолох вэ гэсэн чинь энэ доор өгсөн байна. Тэр нь таталцлын тогтмолыг дэлхийн массаар үржүүлээд дэлхийн төв болон хиймэл дагуул хоёрын хоорондох зайд хуваагаад язгуур дор хийж олдог байна. Энийг хэрхэн яаж тооцоолсон бэ гэдгийг бүгдээр одоо энд зурж агаад багш нь тайлбарлаж өгье. Тэгээд энэ нэг юм тойрог хэлбэртэй замаар буюу түүнийг юу гэж хэлдэг гэлээ орбит гэж хэлнэ. Орбитоор хөдөлж илаа гэж бодъё. Энэ масста энэ дэлхийн массыг том юм гэд хайчих. Энэ хоёрын хоорондох зайг бүгдээр R гэх. Одоо энэ дээрээс ямар хүч үйлчлэх вэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. Энэ шугам хурдыг V гэж тэмдэглэж байна. Ямар хүч үйлчлэх вэ гэхээр мэдээж ойлгомжтой. Тойрогоор хөдөлж байхад хурдных нь чиглэл өөрчлөгдөж байна. Хурдны өөрчлөлт байна гэдэг чинь хурдтгал байна гэсэн. Хурдтгалаас үүдэлтэйгээр төв тэмүүлэх хүч байна гэсэн. Гагцхүү тэр төв тэмүүлэх хүчийг хэн гаргаж ирж байгаа юм бэ гэвэл энэ хоёрын хоорондын таталцал том M mass болон жижиг M хоёрын хоорондын таталцлын хүч бий болгож байгаа. Тэр таталцлын хүчийг бүгдээр зуръя. Дэлхийн зүгээс тухайн хиймэл дагуулыг ийм хүчээр татж байгаа гэдэг таталцлын хүчийг Fg гэдэг илүү тодорхой болгож байна бүгдээр. Энийн төв рүүгээ тэмүүлж байна. Тэгвэл энэ Fg чинь өөрөө төвд тэмүүлэх хүч болно гэсэн санаан дээрээс гарч ирнэ. За энэ дээрээс жижигхэн тооцоо хий бүгдээр. Fg-г яаж олжуулах вэ? Таталцлын тогтмол. За тэгээд том M mass-та би гравитацийн орон дотор M mass-та би татагдж байгаа. Хуваах нь хоорондынхан зайн R-ийн квадрат тэнцүү. Нөгөө тал дээр төв тэмүүлэх хүч M-д үйлчилж байгаа. R-ийн квадрат хуваах нь R байдаг. Ингээд энэ хоёр хоорондоо хураагдлаа. Энэ ингээд устчлаа. Энэ дээрээс хурдыг нь хэрхэн яаж болох вэ гэвэл энийг язгуурдаар хийчих юм бол тэр хурд маань гараад ирэх нэ. Тэгэхээр энийг бол би энэ дээр бас компьютер дээр бичээд илүү зэгцтэй энд харуулчихсан байгаа. Энэ Fg гэдэг хүч маань хоорондын таталцлынхын хүчийг илэрхийлж байгаа. Энэ хүч нь тойрог замын төв рүү тэмүүлж байгаа учраас төв тэмүүлэх хүч болно гэсэн санаан дээрээс гарч ирэх нэ. За энэ дээр бичсэн байна. Хиймэл дагуулын төв тэмүүлэх хүч нь таталцлын хүч юм аа гэдэг. Жишээ намыг бүгдээр бодъё. Газрын гадаргаас харахад нэг цэг зогсож буй мэд харагдах онцлогтой хиймэл дагуулыг геостационар хиймэл дагуул гэдгээ. Геостационар хиймэл дагуулыг телевиз холбоо интернетийн сүлжээ зэрэг салбарт өргөн ашигладаг. Дэлхийн масс нь энэ таталцлын тогтмол өгсөн байна. Геостационар хиймэл дагуул дэлхийн гадаргаас дээш ямар өндөрт хөдлөх вэ гэж асуусан байна. За тэгвэл яг юу болоод байгаа вэ гэдгийг бүгдээр энэ зурх хэрэгтэй. Энд дэлхий байлаа, энд хиймэл дагуул байлаа гэж бодъё. Энэ хоёрыг холбосон нэг юм зүйлээ R гэж. Окей, дэлхийн массыг M гээд энэний массыг жижиг M-ээр тэмдэглэжээ. Бүтэн тойрч хөдлөнө. За энийг ингээд нэг цэгт харагдаад байна гэдэг нь хөдөлгөөн гүмэд харагдаж байгаа учраас яг үүндээ дэлхийг дагаад хөдөлж байна гэсэн үг. Дэлхийг дагаад хөдлөөд яг нэг цэгт харагдаж байна гэдэг чинь дэлхийтэй ижил үетэйгээр хөдөлж байна гэсэн үг тойрог замаар. Дэлхийн үе юу вэ? Нэг бүтэн тойроод ирэх хугацаа 1 хоног шүү дээ. 1 хоногт 24 цаг буюу 24 цагт хэдэн секунд байх вэ? 86400 секунд байна. Энэ хиймэл дагуулын үе нь 86400 секунд тодорхой V хурдтай хөдөлж байгаа гэдэг бүгдээрээ бичиж энэ дэр. Өөр юу бичиж болох вэ гэвэл ийшээгээ дэлхийд татагдж байгаа. Тэр бол таталцлын хүч. Энэ таталцлын хүч нь тойргийн төв рүү тэмүүлж байгаа учраас энэ нь төв тэмүүлэх
хүч болно. Тэгвэл F гэдэг хүч маань төв тийм бол хүч болох нь байна. Таталцлыг бүгдээрээ хэрхэн яаж тооцоолох вэ? Гамма дэлхийн масс хиймэл дагуулын масс хуваахан хоорондынх нь зайны квадрат тэнцүү хиймэл дагуулын масс хурдных нь квадрат хуваахан r гэж тооцоолно. Надад юу хэрэгтэй вэ? R хэрэгтэй байна. Энэ массууд нь бас ингээ хураагдчихлаа. Энэ r гэдэг бол гамма m хуваахан хурдны квадраттай тэнцвэр. Хурд мэддэхгүй байгаа шүү дээ. V хурдтай нэг бүтэн тойроход нэг тойргийг тэр чигээр нь зурсан тийм хэмжээний замыг туулна гэсэн үг. Тэр байна. 2p r энэ дээрээс хурд гэдэг нь 2p r-ийг үйд хуваасандаа тэнцэх нь байна. За энийг бүгдээрээ хаана орлуулах вэ гэхээр энэ доош нь орлуулчихъя. R тэнцүү таталцлын тогтмол үржих нь масс хуваахан 2pr квадрат. За энэний квадрат тэгээд t-ийн квадрат t-ийн дээш нь гаргачлаа. Гаммаг үржих нь дэлхийн масс үеийн квадрат хуваахан 4 p-ийн квадрат r-ийн квадрат болчихлоо. Дахиад r гараад ирлээ. Энэ r-ийг тэнцүүгийн тэмдгийн нөгөө тал руу өгчий. Тэгвэл юу гарах вэ гэвэл ийм юм болно. Эндээс бичиг бүгдээрээ r куб болно гэсэн. R куб нь t-ийн квадрат болно. 4p квадрат гарах нь байна. За одоо энэ дээрээс бүгдээрээ тооцоо хийндэ. F куб язгуур гамма m 4p квадрат t-ийн квадрат гарах нь байна. R гэдэг бол за бүгдээр орлуулна. Хэд гарч ингэж 43 569 600 метр ийм зайд байсан байх нь. Гэхдээ дэлхийн төвөөс дэлхийн гадаргаас гэсэн учраас бүгдээрээ энэ тооноос дэлхийн радиусыг нь хасаад олчиж болох нэ. Харин одоо бүгдээрээ гравитацийн потенциал энергийн тухай ярилцъя. Дэлхийн төвөөс RZ байгаа биеийн потенциал энерги нь ийм байна гэж өгчихсөн байна. Хүү юу болоод байна вэ? Ямар сонирн болчихвоо. Яг үнэндээ юу гэж зааж өгсөн? Дэлхий дээр байгаа ямар нэгэнтэй биеийн гравитацийн потенциал энерги нь mgh гэж зааж өгсөн шүү дээ. Энэ нь хизээ биелэх вэ гэвэл дэлхийн гадарга орчимд ойрхон байх юм бол энэ биелдэг. Харин дэлхийн гадаргаас бүр холдоод пуучин шиг ч юм уу те сар шиг юм хол байх юм бол энэ биелэхгүй. Харин юу биелж эхлэх вэ гэхээр потенциал энерги байна. Энэ битсэнчлэн гаммаг үржих нь дэлхийн масс хуваахан r гэдэг маань биелж эхэлнэ гэсэн үг. За энд юу болоод байна гэдгийг бүгдээрээ зуръя. Дэлхийн массыг имдэг ч бүгдээрээ. Окей. Тэгээд дэлхийн төвс бол эндээс энэ хүртэл нэг юм өөр нэг бит бас аваад зуръя. Түүний масс нь m байлаа гэж үзье. Ингээд энэ хоёрын хоорондох дэлхийн төвөөс энэ хүртэлх зайн r байлаа гэж үзэхэд энэ цэг дээр гравитацийн потенциал энерги нь хасах гамма дэлхийн масс биеийн масс ингээд энэ хоёрын хоорондын зайд хуваасандаа тэнцдэг байна. Хасах гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм? Дэлхийгээс холдох тусам ихснэ гэдгийг илэрхийлж байгаа. Ойртох тусам багаснаа гэдгийг илэрхийлнэ юу? Потенциал энерги. Тэгвэл энийг бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр маш энгийнээр потенциал энергийн ерөнхий томьёолол гэж ойлгоно. Харин энэ томьёолыг гаргаж ирж байхдаа хязгааргүйд потенциал энерги тэг гэж үзчихэж энэ гарч ирдэг шүү. Энийг битээ мартаарай. Ингээд үүнтэй холбоотойгоор мөн цаашлаад сансрын хурдуудын тухай бүгдээрээ ярив. Сансрын хурд гэж юу юм бэ? За энэ дээр бичсэнчлэн орчин үеийн сансрын шинжлэх ухаан нь хиймэл дагуу сансрын хөлөг пуужин зэргийг дэлхийн гадаргаас хөөргөөд тойрог замд оруулахдаа нэгт холбоотой. Тухайлбал манайхаас бол мазаалаа байна тийм үү? Мазаалаа бол дэлхийг тойроод орбитоор хөдөлж байна. За ингэж орбитод оруулахын тулд дэлхий гадарга дээрээс тодорхой хурдтай тэр пуучин хөөргөх шаардлага тулгардаг. Инхийн тулд тухайн биеийг тодорхой хурдтайгаар хөөргөх шаардлагатай болно. Шууд өөрийг нь шидчихнэ гэж байхгүй. Түүнийг бүүстэд дэш нь 11 км/с-ийн хурдтай эсвэл 7.9 км/с-ийн хурдтайгаар түүнийг дэш нь гаргах шаардлагатай. Дэлхийн тэр одоо гадарга дээрээс хөөргөж байгаа тэр хурдуудыг сансрын хурдууд гэж хэлнэ. Сансрын 1 2 3 дугаар хурдууд байдаг. Сансрын 1 дугаар хурд гэдэг нь биеийг дэлхийн тойрох орбитод гаргахын тулд дэлхийгээс биеийг хөргөх минимал хурд. Дэлхийг тойроод эргэж байгаа хиймэл дагуул болгож эргэлдүүлэхийн тулд дэлхийгээс хөргөх тэр хамгийн бага хурдыг сансрын 1-р хурд гэж ярих нь байна. Энэ сансрын 1-р хурд ойролцоогоо 793 км/с байдаг. Энэ хаанаас гарч ирсэн бэ гэдгийг одоо бүгдээрээ ярилцъя.
За нэг юм хоёр нөхцөл авчих бүгдээрээ. Энэ нөхцөл дээр юу харуулах вэ гэвэл эхнийх дээр нь дэлхийн гадарга дээр нэг бит байгаа, пуужин байгаа гэж бодчих. Нэг M mass-та энэ дэлхийн массыг нь M гэж тэмдэглэжээ. Энэ дэлхийн радиус тэрийг том R-ээр нь тэмдэглэжээ. Дараа нь яасан бэ гэхээр дараа нь түүнийг хөөргөд тодорхой орбит дээр аваачсан гэж бодъё. За нэг энэ орбит дээр аваачсан гэж бүгдээр үзье. Тэгвэл дэлхийн төвөөс энэ хоёрын хоорондохын зай надад чухал. Бас юу чухал вэ гэхээр энэ удаад бүгдээр энэ дэлхийн гадаргаас энэ хоёрын хоорондох зайг хааш гिचээ. За ерөнхийдөө бол дэлхийн төвөөс энэ хүртэлх зай нь R дээр нэмэх нь хааш болсон. Энэ чинь зөвхөн ингэ зогсоод байхгүй өөр ингэсэн хурдтай байна гэсэн. Энэ хурдыг л одоо бүгдээрээ тодорхойлох гээд байна. За одоо жишээлбэл дэлхийн гадарга дээр байхад чөлөө туналтын хурдтал нь ямар байх вэ гэдгийг бүгдээрээ тооцоолоо. Тэрийг G0 гээ. Харин энэ орбит дээр байхад чөлөө туналтын хурдтал нь ямар байх вэ? Түүнийг G гэж. G0 гэдэг бол таталцлын тогтмол дэлхийн масс, дэлхийн радиусын квадратаар тооцогддог. G-г яаж болох вэ гэвэл ерөөсөө амархан. Дээдлийн тэгштэглээ бүгдээрээ дуурайгаад бичнэ. Энэ удаад R дээр хаашиг нэмнэ. Энэ ерөнхий зай. За энэ дээрээс юу гэж гаргаж иж болох вэ гэвэл таталцлын тогтмол масс гэдэг нь G0-ыг R-ийн квадратаар үржүүлсэндээ тэнцэх юм байна гэдээ бүгдээрээ гаргаад ирж болно. Харин энийг ийш нь орлуулж болж байна. G гэдэг нь R дээр нэмэх нь хаашийн квадрат G0 R-ийн квадратаа гэд гаргаад ирж болох нэ. Энэ айгу чухал тэгштгэл яваад байна энэ дээр. За нөгөө тэгүр энэ G хаашаага чиглэх вэ? Хүндийн хүчний хурдтгал үргэлж дэлхийн төв рүү чиглэж байдаг. Тэрийг нь бүгдээрээ зуръя. Энэ G маань ийшээгээ чиглэлтэй байна. Өөрөөр хэлбэл тойргийнхоо буюу энэ орбитынхаа төв рүү тэмүүлж байна. Тойрог хөдөлгөөнийхөө төв рүү тэмүүлнэ гэдэг чинь тэр нь нэг чухал хурдтгал болох нэ дээ. G гэдэг маань хурдтгал. Энэ ямар хурдтгал болох вэ гэвэл төв тэмүүлэх хурдтгал болно. Төв тэмүүлэх хурдтгал маань G0 гадарга дээрх хүндийн хүчний хурдтгал R-ийн квадрат R дээр нэмэх нь хаашийн квадрат тэнцүү төв тэмүүлэх хурдтгалыг бүгдээр яаж бичлээ? Шугам хурдны квадратыг радиус тугааж бичсэн. Энэ дээрээс бүгдээр хурдыг нь илэрхийлээ биччихье. G0 R-ийн куб R дээр нэмэх нь хаашийн квадрат энэ нь V-ийн квадрат болох юм байна. За шууд ингэ биччихье дөө. Энийг нь язгуур дор хийчихье шууд бүгдээр. Энийг ингээд язгуур дор хийчихье. Одоо нэг нөхцөл өгье. Тэр нөхцөл маань юу вэ гэвэл энэ хааш өндөр байна. Дэлхийн радиусаас асар бага гэдэг өгч. Хааш өндөр дэлхийн радиусаас асар бага буюу энэ хоёрыг нэмсэн чи ялаа нэмээгүй чи ялаа буюу энэ энэний хажууд тийг болно. R-ийн квадрат байна. Язгуур дор юу болоод байна? R-ийн куб, доор нь R-ийн квадрат ганцаархан үлдсэн. Язгуур дор хурд болох нь байна. Энэ хоёр ингээ хураагдлаа. Цаашлаад G0 гэдэг бол R үржигдээд язгуур дор орсонтой тэнцэх нь байна. Ингээ G0 гэдэг маань 981, R гэдэг маань дэлхийн радиусаа гэж би хэлсэн. Энэ хоёрын хооронд нь үржүүлээд язгуурыг авах юм бол энэ нь 793 км/секунд байдаг байна. Сансрын 2 дугаар хурдын тухай бүгдээр ярилцъя. Дэлхийн татах хүчний нөлөөнөөс гарч нисэн одох минимал хурд. Дэлхийн татах хүчний нөлөөнөөс ангижирнаа. Ангижирхын тулд ямар хурд өгөх шаардлагатай вэ гэдэг нь сансрын 2 дугаар хурд болох нь. Сансрын 2 дугаар хурдыг V2 гэх юм бол энэ нь сансрын 1 дугаар хурдыг V1 гэж. Язгуур дор 2-оор үржүүлсэндээ тэнцдэг 793-ыг бүгдээрээ язгуур дор 2-оор үржүүлээд 11.2 км/секунд гаргах юм. За энэ яаж гарч иж байгаа вэ гэдгийг энерги хадгалагдах хуулиар бүгдээрээ агаар эсэргүүцлийг тооцохгүйгээр хийе. Дэлхийн гадарга дээр анх пуужин байсан. Тухайн пуужин байна. Хөөрлөө гэж боддог. Тэгээд дэлхийгээс одоо зүгтаага тэрний таталцлаас ангижрах гэж байгаа. Тэг ингээ харсан чинь 1 болон 2 дугаар байрлал гэдээ бүгдээр авъя. Анхандаа гадаргууд байсан. Тэр 1 дугаар байрлал ангижирсан 2 дугаар байрлал. Ангижирахын тулд бүр хязгааргүй хол зайд очих шаардлагатай. Хязгааргүй хол зайд кинетик энерги болон биеийн потенциал энергийг тэг гэж үздэг. Хоёулаа тэг байх нь. Харин нэг байрлалд байхад кинетик энерги болон потенциал энерги нь тэг бол биш. Энийг тодорхой хурдтай бид дэшин шийдэж байгаа гэж бодчих. Энэ хурдыг ингээд V гэдэг бүгдээрээ тэмдэглэжээ. 1 болон 2 дээр бүтэн энергийг бичээд хооронд нь тэнцвүүлэх хэрэгтэй. Механик бүтэн энерги нь кинетик энерги дээр потенциал энергийг нэмсэнтэй тэнцдэг. Тэгвэл нэг байрлал дээр бүтэн энергийг бүгдээрээ Y1 гэжээ. Кинетик энерги нь 2-1
масс, хурдны квадрат байна. Харин потенциал энерги бүгдээрээ U гэж бичсэн. Тэр нь хасах гамма mm хуваах нь хоорондынх нь зайд хувааж өгч ирсэн бүгдээрээ. За энийг дахиад бичнэ. Гамма дэлхийн масс том m, пуужингийн масс жижиг m, хуваах нь r. Энэ нь дэлхийн радиус болох нь байна. Хоёр байрлалд яах вэ? Хоёр байрлалд биеийн бүтэн энерги тэр чигээрээ тэг болно. Хязгаарууд хоёулангийн тэг гэдээ үзэж байгаа учраас. Ингээд үзэхээр E1 тэнцүү E2-той тэнцэж байгаа учраас тэр утгаараа 2-1 m v-ийн квадрат хасах нь энэ хоёрын үржвэр тэнцүү тэг болно. Энэ дээрээс бүгдээр U гэж гаргаж иж болох вэ гэвэл 2-1 квадрат ингэж гаргаж иж болно. За энэ дээр юу хураагдах вэ гэвэл энэ массууд нь хураагдчих нь надад юу хэрэгтэй? Хурд нь хэрэгтэй. Хурд квадрат нь 2-ыг үржих гамма дэлхийн масс хуваах нь дэлхийн радиус байх нь ингээд хурд байна. Язгуурт хийсэнтэй тэнцэхний. Энэ хэсгийг бид нар мэднэ шүү дээ. Аль хэсгийг мэдэх вэ гэхээр гаммаг m-ээр үржүүлээд r тугаасан. Тэр нь 793 байсан. Тэрийг язгуур дээр 2-оор үржүүлээд энэний хариу нь 11.2 болох нэ.